Бид хэд энэ жил анх удаа гэр бүлэрээ хөвсгөл рүү 7 хоногийн хугацаанд аялал гарсан бөгөөд аяллаа бичлэгийг маань таалан сууж тухлан болгоно уу. Аяллаа нэгдэг өдөр. Юун түрүүнд өмнөх өдөр нь дэлгүүр ороод хүнсээ цуглуулсан байсан. Ингээд аян замдаа гарсан. За зүгээр аялал гарч байгаа сэтгэл ямар вэ? Урхан дээр замдаа бид хальт урхан дээр зогсоод дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ нэмж авсан. Зам дагуу зөндөө олон гэр хоолны газруудтай мөлий. Бид нар хөвсгөл явахдаа Баян чанамны замаар яваад Барваараа, Дархан Эрдэнэтийн замаар дайрч өнгөрөөд Булган аймаг хүрээд тэндээсээ хойш Хотоо өндөр, их уулд мэд сумуудаар дайрч өнгөрсөн. Анх удаа явж байгаа ч гэсэндээ Google Map-тэй байсан болохоор ерөөсөө асуудал гараагүй. Бас дутан засмал замтай мөлий. Бас цаашаа явахдаа Audi 2 ээлжил машин барьсаар байгаа төрсөн. Ер нь ганцаараа барихад бол нэлээ ядаргаар юм бэлээ. Замдаа бид нар Эрдэнэт орохоос өмнөхөн нэг газар зогсоод тэнцэнэ цайлчаад цаашаа үргэлжлүүлсэн. Эрдэнэтийн угтах хаалга, дээрэс нь Эрдэнэтийн 50 жил болж ирсэн. Яг талбайд тийгээ зангив. Тамаатраас гоё. Тэр ганцхан болох. Цааш үргэлжлүүлж явсаар анхдагчдын үлгийн нөлөө болох Булган аймгаар бас дайрсан. Булган аймгаас цаашаа гарах замд нэг ийм хэсэг газар байт юм билээ. Энд болонгууд хөвсгөлийн загас 22 мянгатайсан. Бас талах 4 мянга байсан баха. Булганы цагаан эдээ, аруул, ариг, сүм бүтээгдэхүүн байсан. Булганаас цааш бол байгаль нь үнэхээр гоё юм билээ. Гоё юм бэ гэж гайхсаар аваад таарсан. Уул нь ингээл амар гоё газар мазар хараад айгүй гоё явжсэн байхгүй юу? Тэгсэн чи гинт бороо ороод бид бас майхандаа хоног гэхээр арай бороонд цутрах авах гэж бодоод Facebook-с гэр хайгаад эхлээд нэг буудлын руу залгасан чи буудлын өдрөө 120 мянга гэм билий. Өвөгийн гэр буудал гэсэн баха. Тийм газар руу залгахад утсан чи нэг гэр 100 мянга гэд бид хэд очиж чонхоор шийдээд очисон. Тэр буудлын болонгууд 2 ортой гэжсэн байхгүй юу? Тэгээд өвгийнх рүү ярьсан чи ингээд ор нэмж оруулаад 4 ортой болгож болно гэд. Ер нь олоолаа явж ивэл ингээд гэрээ аваад очиход их зүгээр санагдсан. Тэгээд удаачгүй бороо зогсоод солонгодаал BDD очсон газар ч гэсэндээ айгүй цэвэрхэн, айгүй тогтоо газар байсан. Ер нь эхний өдөр ерөөсөө муухай юм байгаагүй. Бүх юм гоё эс. Нэг юм замд жоохон ядарсан байсан. Цагаан шөлтөө ол хийж идээ. Тэгээд хөзөр тоглосоогоор дундхан унтсаад эхний өдөр дуссан. Аяллаа 2 дахь өдөр. Өглөө нь өчигдөр авсан загас талхаа эцгээгээд аян замдаа үргэлжлүүлж гарахаар өчигдрийн орсон гэрээ яг орж ирэхэд ямар байсан тэр байранд нүлдэх гээд бүгдээрээ цэвэрлэцгээсэн. Гарахаас өмнө юмнуудаа жин там болгож шалгана. Бас нэг хөөрхөн зулган муртаа танилцсан. За ингээд анх ямар орж ирсэн тийм болгоод буцаад гарч ийна. Энэ үед хөөрх юм бас хоолоо үтсэн байсан юм уу? Бид ингээд Цэнгэл сумандаа хоноглоод Цэнгэл сумаасаа гараа явж гин. Цэнгэл сумаас цаашаа бог мал ихтэй мөлий. Жинхэнэ богийн үлгийн нутаг гэдэг нь бас хар ямаа ихтэй мөлий. Гомбен. Ой, трио тоглоё сардин тоглоё. Тийм ээ, цааваг байна. За, мөрөө орлоо. Юу хахгүй юм чи. Ингэж наасан газар хаач явахгүй заяагаа. Тийм амар Роснефтс гэдэг ингэ наасан. BDD нэг азтай юм цаашаа явж байхад ерөөсөө бензиний хомсдол байгаагүй. Тэгээ наашаа явж байхад бол таг болсон байсан. Бензинээ бол анх гарахтаа дүүргэж гараад Эрдэнэтээр дүүргээд мөрөн ороод дүүргээд тэгээ цаашаа явхад ер нь бол яг болж исэн. Мөрөн дээрээ нэг дэлгүүр ороод тэгээ цааш үргэлжлүүлж явсан. Мөрөн ч бүр спортын ордон мортонтой байлээ. Болцлоо. Ийс юм шүү. Ийс өштэй. Мөрөнгөөсөө цааш гараад явж байхад хатгал орох замд нэг замын хажууд нэг ийм газар байт юм лээ. Хөвсгөлийн брендийн юмнууд зөндөө олон байсан. Энд бол загас 18 мянган тэртэй байт юм лээ. Тэгээ хажуу талдаа цайны газартай. Цайны газар дотор нь загсан уушур гэж байд юм лээ. Загсан уушур нь надад яг анх удаа идэж үзсэн болохоор нэг тийм гидсэн уушур идэж байгаа юм шиг санагдсан. Бас адууны махтай. Яг хатгал руу оронгууд том хүн 3000 хүүхэд үнгүүгээд тасалбар авд юм билээ.
Одоо тэнд Сүхбаатар онгоц харагдж байна. Энэ төлбөртөө унуулдаг морд. Энэ хавьда бас бэлэг дурсгалын юм зөндөө олон мэд юм лий. Сүхбаатар онгоцны иргэн тойрон. Сүхбаатар онгоц нь энэ жил ерөөсөө далаад гарахгүй байгаа юм билий. 2026 онд энэ жил засвартай гээд ороод зураг мургаа даруулаад ер нь бүтэц мүцтэй танилцахад том хүн 5,000, хүүхэд 3,000 гэж байсан. Хоёр гараад ирсэн. Тийм ээ. Хоо. Эдийг юм авч байгаа юм шүү. Тийм биз дээ. Хамаагүй мэддэг. Эдгээр чи бүгд байна заяа цэнхлээ. Тийм үү. Хараацыг нь зурцах шүү дээ. За зэнгүүний сэтгэл ямар байна? Гоё наа. Одоо би тэд хүслийн ядан дээр очиж хүслээ шивнэхээр явцгаах гэж байна. Шууд инженеэрс нэрэл хүмүүс ингээл явах уу гэж асууж дим билээ. Тэгээ Сүхбаатар онгоцныхоо хажууд хүслийн яд руу нэг хүний 40,000-аар хөргөж өгдөг. Хөргөж өгөөд буцаагаад аваад ирсэн. За хувц сүмсэг үйл ажиллагаа өгдөж гин. Тааныг авна, цэврийг авна. Та гурав чи ямар гоё осолцсон бэ? За. Ганцаараа содон болох юм байна да. Дөрөг дараа шүү дээ. Энэ хаан нөх гэдэг. Хаан нөх. Урдуур юм шүү. Ингээд хоёр талаар. Яа. Ийшээ биш. Миний горсоо дараа. Өрөө. За явцгаая. Энэ цогц уснаа юу гэдэг. Согроо. Наа багчаа. Гараа ичиг гоос. Оожоо чиж. Цингэлээ бараг энэ цугч дэсэн шүү. Барыг тийм ээ. Ингээд бид хүслийн ядан дээр очсон. Бүр ингээд шат матай зас чандлаад айгуу гоё үйлцсэн байсан. Бэлэн мөнгө авч явал хүслийн ядан дээрээ бэлэн мөнгнүүдэд тавих юм билий. Тэгээд ийм 12 жилтэй хөшөөнүүд бас байсан. Тэгээ өөрийнхөө жил дээр очиод бас зураг мурга даруулцгаад бид тагаад байгаа. Яг энэ хэсгээс бол хөвсгөл нуур бүр үнэхээр том харагдажсэн. Бүр ингээд зах хязгаар нь харагдахгүй. Аргагүй л хөвсгөл нуур буюу хөвсгөл далай чинь Монголын хамгийн том цэнгэг хүстэй хамгийн гүн нуур нь шүү дээ. Энэ хаваараа бас бэлэг дурсгалын юмнууд зөндөө байд юм билий. Хөрхөөрхөн чамин зүйлс байсан. Завин авааччаад 20 минут болоод тэгээ буцна гэдэг юм билээ. Энэ хаваараа тойроод юм үзэж байжгаад 20 минут нь болоод завтагаа буцсан. За юу хийж байгаа юм? Зав ямар вэ? Гоё. Аа. Бид тэгээд энэ хаваараа майхна барьж хонохоор шийдээд далайн эрг осон чинь бүр нилийн салхитай хүдэн байсан. Тэгээ бүр ер нь далайн эргийн хажууд майхан барьж хоно гэж худлаа мэлээ. Шүн бүр хүлдэж өгөх юм шиг үл. Тэгэхээр замаасаа хоошоо салаад модон дунд майхна бариад амархаа шийдсэн. Манай буудлах үйл ажиллагаа. Манай нойл бас ингэж нэг бүрчлэн танилцуулахын ч бас ший те. Тэ ингэж ширээгээ засаж гин. Бид ер нь оройдоо тэгэл юм хүмүүс идэж уцаагаал гоё юм ярьж хөгжилцөөгөл. Тий.
Болон цаашаа яа. Одоо буулгаад аваа. Хэрэггүй тэг алга болчих. Оо гарч марж байгаа юм. 2-5-ыг гаргахаар юм шиг байна. Тий байгаа шүү дээ. За их тийм байхан. Ах тийм байхан. Хойны. Сингум синтуу бит байхан. Аав тийм байхан. Инженер наа. Ой баястай. Баястай шил. Баястай шүү дээ. Би тэд цайлчаад бас яг бооцоотой өлбөл тоглоё гээд. Би яаж хатны би юм өлбөл тоглож мэдгүй. Сүүлдээ тэгээ манай баг хожигдсон ш. За тэр явах. Байгаал, сарлаг марлаг хөвсгөлчийн ер нь сарлаг ихтэй мэлээ ш. Яасан ч гоё. Тэгэл ер нь одоо амралт гэдэг чинь тоглож наргаал ийм л байдаг үл үдээ. Хоёр дутага унтах миний ор. Тэгээ аав ээжийн ор. Аав бүр энэ өрөө ингээ кино үзэг айл яваадсан заяо. Тэгэл киногоо үзсэн бол ихээ сүлдээ зүгээр проектор гарч ийн үгүй юу шалгачихъя гэсээр хагаад үзсэн заяо. Аа дэшээ тусгаад үстэй. Оо манай майхан дотор нэг шулан марчиж. За одоо болоод байгаа юм шүү. Өө ер нь майхны дотроос ч болох юм байна штэ. Ингээд кино үздэг ш таар цаагаал. Аюуг энэ дөч бүр гоё. Яа. Майхан дотроос ингэж харагдаж байна. Йоо. Миний хүн дээр суугаад Ийхүү манай аяллаа маань 2 дахь өдөр өндөрлсөн байт юм аа. Аяллаа 3 дахь өдөр. манай гэр бүл шиг тавуулаа биш чинь. Тийм шүү дээ. Ойртолох гэж таашнаа. Оо 6 болчлоо сэрчмэгч хүрээд ирлээ. Өөх тэр яар да. Аман амар том ангад юм биш үү? Хөөх. Оо ямар. Оо ямар хүн шиг юм бэ? Өглөөг нэг иймэрхүү эхлүүлээд өглөөний цай. Бид хэд бол өнөөдөртөө бол сайхан юм тайван аажууж идэж ууцгаагаад далайн ирэг дээр очиод нэг тоглоомын газар харсан байсан. Тоглоомын газартаа очиод тоглоно гэж бодсон байсан. Энэ хэсгээс бас завтай хүслийн ад руу авч идэм билээ. Энэ гоё юм шүү. Энэ тоглоом нь болонгууд нэг 40,000 гэдэм билээ нэг хүний. Тэгээ бүр унгааж ид санаа амарна гэд ер нь бол жоохон амар юм билээ. Хэрвээ ус руу унах юм бол шууд завтай хүн очиод авчдаг. Тэгээ бид далайн эргээрээ жоохон амархаа шийдээ. Далайн эрэг дээр бол цахлан шуунууд бүр зөндөө яг хүнтэй айгүй ойрхон байт юм билээ. Бараг гарнаас юм авч идэм билээ. Миний гуйлтаар нэг бичлэг хийцгээсэн. Бол энэ бичлэгний утга учирыг ойлгох байна л гэсэн. Дараа үзэж мэдсэд дурсамжтай шүү дээ. Дурсамжтай бас. Ангирч уусанд сэрдэм биш. Доошоо ороод байх учраас. Өө шумбаж гарч иж Тийм юм. Аа маяа. Юу дадаа хийгээд. Энэ ингээл дадаа байсан. Чи идмээр ээ нөө? Алуу. Дадаа байсан. Ингээд тавтахад дадаа байсан.
гүйж орсон. Шумпсан. Яа. Одоо тэгээ надад. Чураа авчираагүй. Одоо тэгээ Зингүнэ юм бач. Аа чи гүнзгий мэдчихгүй бол хэд хүсгээд харамсахгүй байна. За ингээ манай эдийн зураг даруулах үйл ажиллагаа явуулж. Оо янз ихч бол янз харагч гинөө. Цэнтгүү аа хоёр ус руу орсоо. Ууе тэнэгтэй жижиг. Оо тийш алга болоод ирсэн. Аав гэнэ. Барсан. Бараад. Жараха барж авах. Зингүн чи жараха яаж барина гинэ? Ууч ч юм уу тавч. За жараха барих үйл ажиллагаанд хүч түрэн орлоо. Тийш. Барьсан уу? Энэ үед яг аав зингүнд хэрвээ жараха барьчих юм бол хүснээ ч авч өгнө гэд амласан байхгүй юу? Дээдсэн чинь манад уу явахгүй бүр жараха яаж иж байгаа барина гэд бүр уснаас гардаггүй. Явъя л та. Аниг до ганцаар үлдэх юм уу? Орохгүй наач орохгүй мэн. Боли явъя. Тгий. Зингүнэ. Наашра. Араач. Аха. Ой, тааш хэрэглээ. За тэгээд бид маргааш өглөн ч юм уу нэг идэж уух хүнсний авахгаад дэлгүүрээр ороод ер нь нуураад агаад яваад хахад ямар гоё юм бэ бас үзгээд ер нь явж үзсэн. Оройн хоол ингээд бидний аяллийн 3 дахь өдөр өндөрлөлөө. Маргааш бид нэр 20 дахь сардагийн даваагаар даваад бас гоё юм үзнэ гэд бодсон байгаа. Маш хөөрхөн. Аяллийн 4 дахь хоног. За бид хэд ингээд хог нь машинда багтахгүй бүр өөр дээр аваад явж байна. Хогийн савнд хаях хэрэгтэй. За бид хэд прогон дээр ирсэн. Бид хэд өмнөх өдрөн судлаад прогоноо захиалсан байсан. 20 дахь сардагийн даваагаар ер нь бол прогон машин эсвэл хүч мөс сайтай том машин гарах юм билээ. Өдрийн 250 мянгаар прогон түрээсэлсэн. Тэгээ бензинээ тусны хийж өгд юм билээ. За энэ зам дагарсан. Энэ зам ихлээ. Авч явчих юм уу? Мардас явж байгаа. Машина тэрээр тавь. За энэ бензин гэдэг. Эвтэйгэн сайн уу? За ингээд ийм нэг айл дээрээс гуугаад машина тавиад явж байна. Сард чи ингэж байна. За уцаа. Ингэж байна. Цноо ингэж. Болцсон шүү дээ, болцсон. Заавцгаа. Заавцсан. 20
20 сартгийн даваагаар давхад овоо идэм билээ. Тэгээ энэ овоон дээрээ нутгийн улсууд нь ингээ будаа мудаа өргөдөм билээ. Хэрвээ анх удаага явж үзэж байгаа бол будаа мудаагаа аваад ер нь бэлтгэлтэй яваарэ. Наанаас нь харахад яг л наан нэг ондоо бол цаана нэг ондоо бол хоёр тустай байгаа юм шиг харагдчихсан. Өөртөлөө тарангууд яалч хүнийг бол яаж юм ингээ доороо модтой ингээ ногоорцсон тийм байж дээшээ тийм амар хадрахыг байд юм болоо гэж бүр хараад үнэхээр их гайхсан. Аргагүй байгалийн тогтцос гэдэг бол үнэхээр хараад багтам. За манай фургон доошоо бууж орж ирж байна. Энэчээс бид нар алхаад доошоо бууж ирсэн. Энэчээс бүр ингээ гол Энэ стаурыг орж явж байна. Өсөж байна. Энэ саад Энд нэг хэсэг газар буудалж муудалдаг гэд ширэмрээ хийцэн ийм газар үүд юм лээ. Ингээд цааш бид зүрх уулыг хойноос нь харсан. Байгалийн тогтцоороо яг зүрхтэй адилхан хэлбэртэй болохоор зүрх уул гэж нэрлэдэг юм лээ. Энэ газар бол миний хамгийн хүсэн хүлээж очиж үзхийг хамгийн хүссэн газруудын нэг. Энэ замаад байгаа л алхачих юм биш тийм ээ. Өрхөр рүү алхаж чинь. Юу ингэ урсч чинь. Тэгэхээр бодохгүй өрхөг олж байгаагаа. Энэ самбар дээр 100 м гэсэн байсан чинь 200-300 м бол байгаа гэсэн. За, яваа дээ. Хордлын амны 7 давхар хүрхрээ зарим хүмүүс нь болонгууд хордлын хүрхрээ гэж ер нь нэрлэдэг юм билээ. Энэ хүрхрээ нь болонгууд 7 шатлалтай ингээд урсдаг. Нийт ер нь 30 м-ийн өндөртэй. Үе ямар амар юм болчихваа. За манай зураг дарга үйл ажиллагаа явагдаж байна. Тинчээ манай хүрхрээ ингэж урсаж орж иж байна. Гоё юм аа. Стоп. Онзи. Ау! Гараа татлаа. Ой. Яста эмэр. Юу. Яй. Тосон зүтсэн. Яа, сэрэв сармагч юм биш үү? Сармаг юм шүү. Наа. Яа. Бид нар бүр аавыг гүйцэд болж байна уу? Сингонийг бас гүйцэд. Янжи. Юу ээ? Ярах юм. Энэ яг юу адилхан юм бэ? Махан дээр тавингууд махны цэцэг сорно. Чи тавиад үстэй. Наачсаа үргэлжлэж байгаа юм. Манай үнийг өвлийн хүн шиг. Нөө эднэг гүзээзэн гэж харлаа шүү. Ой. Овчёс. Энэ чаны илэг мэлэг гэж харахгүй бараг. Нийсэн байна гэж аваад ичив. Ханаад нэг савцсан байсан. Ханаад нь цай. Алуу. Түл хідүүл бүгд идэх юм байна да. Амар гашин. Чи яаси? Гайгүй. Чи. Яа. Туу найруулаад ийм гашин байсан мэт чи нэг ийм ханаад түрээ. Оо яг ийм байна ачаа. Манай прогон тэнд хүлээж байна. Нэршээ байгаа. Хөөх, энэ ямар том юм бэ те? Том нь чихэрлэг байна. Тийм ээ, том нь илүү чихэрлэг байт юм байна. Амс зүтэр.
замдаа бид басны газар очиж буудаллаа. Цай хоолундаа идчихэд цаашаа үргэлжлүүлж явсан. Бидний дараагийн очих газар бол ар бусгатын хавцал. Озат. Энэ зүгээр нэг хавцал байт юм тий. Тий, ар бусгатын хавцал гээд. Тэгэд усны хутлага ирвэл ийшээ ингээ гарч болт юм байна. Ингээ бүр тойроод. Тийшээ мишээ яваад. Гоё юм аа. Манай тийч. Үе ялаа. Оза. Юу гэж үсэрч яд юм бэ миний дүү? Ийшээ гараад бараг энэний дээрээс хоёлаа харцгаад болох юм шүү. Би яг ямаа хэлсэн байж магадгүй өмнө төрсөн. Тийш нэг юм бэ. Бэж. Энд агуу байна. Үгүй байна. Үгүй байна. Түрдгэн зүү юм байна уу? Ёстой гоё юм байна. Энэ гэхдээ амар гүнзгий яг оронгот. Вау. Миний өвдгөр татчих. Өвдгөн чааш юм бэ? Silber юм байна. Янзын. Амбэ. Энэ нөхрөө 3 чулуу оруулаад сайн гинэ. Тэгээ худлаа. Ингэж хаагаад тэгээд дамжаад ингэж. Баяма. Анзи. Хинж өстой өнгөнгийн төлөөд юм бэ. Үнчээс илүү гэгэл харагч. Чи бэрч. Гоё. Зинго ойртуулаарай. Зүг. Байсан газар луун. Буцаагаад. Аото. Ихтэй үгүй юм. Эний ардаа. Ингээд нурсан бооц. Мэ би бичлэндээ оруулна да. За. Хогон. Ингээд дотроо хараа гоё нэрээ байгаасаа харчих тий. За цэнгүүний чаар байгасын зургтай чөлөөслөө. Яа, энэ тийм. Хэ? Цагаан юм аа. Ох! Хөрдөж явахгүй. Ингээд уран зураг болж байгаа. Би тэдийг очиж ирсэн фаргоны хүн ийшээ усны гуталтай. Уул нь усны гутал авчирж иж. Тэгээ ингээд ийшээ гардаг гээ. Таад хэрвээ бас ирэх юм бол усны гутал авчирсгаарэ. Эсвэл яг тавчих ч юм уу те. Дууд нуурлууга маргааш өглөө явахаар болсон. Дууд нуурлууга маргааш өглөөний явахаар болсон гэж зүгээр л хаяанд нэрч хонсон юм билээ штэ. Манай жолооч бид хэдэд за маргааш дууд нуур дээр очино гэдгсэн мөхгүй юу. Тэгэхээр би за зохиолоо юм байна гэж утсан чи зүгээр ингээд хаяанд нь очиж хонсон юм билээ. Бариад энд буудлах чинь. Би бүр дууд нуур гэсээрээ сурчжээ. Яг үүндээ дууд булаг шүү. Булаг нуур биш булаг. Энэ хавийн өвс нь бас ерөөсө хатгахдаггүй юм билээ. Үнэхээр зөөлхөн. Энэгээр ороод байгаа хүн. За. Энэ нэвтрээ шууд ингээ гоч. Энэ цагаанаараа гоцхгүй. Хэрийн цай. Имэл аяхтай юм дөө. Фаргон ч бүр энэ чинь гэрэл мэрэлтэй юм биш үү?
Дөрөвдөг өдөр ингээд дуусч байна уу? Бидний аяллаа дөрөвдөг өдөр. Ингээд дуслаа. Аяллаа 5 дахь өдөр. Өглөө босоод цай ундаа ууцгаачаад дуут булаг руугаа явцгаасан. Дуут булаг нь жилийн 4 улиралд урсдаг бөгөөд өвлийн улирал тэр байтугай хасах 50 хэмийн хүүдэнд байсан ч гэсэндээ хүлддэггүйгээрээ алдартай мэлээ. Тэр олон мөргөлж байна. Энэ мөг шүү дээ. Энэ хоолны мөг мөн үү? Яг уу гэх. Оюун тасан. Ямар борцсон. Яа. Хацаагүй борцсон. Хаа. Уйны гол газар юм шүү. За дуулаарай. Нутгийнхын дунд нэг ийм домог яриа байд юм бэлээ. Эхийн тухай дуудвал оргилоо цацардаг гэх мэт. Үүнээс үүдээд энэ булгийг ижи булаг эсвэл ээжийн дуут булаг гэж бас нэрлэдэг юм бэлээ. Тэр бориглоод шүү дээ. Нэг, хоёрын, гурваа, бориглоорой. Оргонд энэ газрын цэцэргээр л ингэдэг. Ингээд. Энэ харалтаа дэлгүүлж байгаа сте. Энэ амиа би яралцчих гэж. энэ хүмүүсд дуусахгүй орлоод их юм чинь өөр. Тэр энэ мөргөлж штэ. Эндэл мөргөлүүлдэж болоо. Мушграад. Эндэл. Оо наад энэ голоос бүр амар гоо. Цаатаж байлгүй чи. Зүүнтэй. Энэ цагаан юмд нь буцалдیں۔ Энд хамаг юм ачиж. Энэ хоёрын сугандаа авчихсан. Бензин колонк нь бараг мэдэгдэхэргүй юм дээ тий. Ийм бензин колонк байт юм бэ? Улаан уус юмд. Энэ захиргаа гэхэд ямар гоё газар вэ? Мотоцикл орохыг хоригшин. За энэ хоёр давхрууд гараад бүгд гараад. Оо за. Улаан сумын музей. Музей нь үнэгүй байт юм байна. Улаан тайга. Зя. Ороод нэг юм. Оо, өстой гоё харагч. Бичлэгэн дээр ч гоё байна. Бүгд бас гоё тайлбартай байд юм бэ. Энэ улаан нолтой ойролцоо эдгийн дархан цаазд газар, энэ улаан тайгийн дархан цаазд газар, энэ цэнхэр нолтой тэнгис шигтийн байгалийн зохицол газар, энэ улаан нолтой Монгол улсын хойд хил, тэр Монголын хойдыг болох Монгол шарын дагаатын тархаж байна. Монгол хэлийг одоо яг энэ зохицож энэ улаан уул. Тийм. Сая өдгийн дагаа 13 удаа өмнө энэ байгаа. Энэ ямар гоё юм тий бүгд ингэж гол харагдаад байна уу? Тий. Нуурууд нийлсэн нийт 300 орчим гол горхтой байдаг. Энэ улаан тайгнаас гол горх нуурсны айсаа болсон юм газар тайдаг аял. Ер нь ингээ бэлэн мөнгөтэй явж ямаар юм байна. Тэгээд эн чи одоо энэ харж гин үү? Энэ ихтлийг хамгаалсан танд баярлалаа гэд танд бас хийж болд юм байна. Хэр том байд юм бэ? Иймэр том. Ихэн том бэ? За энэ зүг нь өөр. Тэр цаатлах нь
Энэ саяда саягүй ч юу вэ? Хүдэр. Хүдэр ингэдэг гэж дээ. 90 саяатай 80 саягүй байдаг гэнэ. Тий, тэр шилөөс гэж юм тэр муур шиг байна. Содуураа дээр хүдэргээд би өстө ямар амтан байд юм бол гэж бодоод идэв. Энэний заарыг таарах төрөхөд Цаас ороод тэр цасны гисгэд өмнө шаарлцдаг. Тэр хэрэг шаацгарын заа. энд басны өнхөө. Тэр Нүгэн юм аа. Ямар юм болох вэ? тогтцтой чулуунууд байна. Арслан зааны хартны яс гэж штт. Ийм бүр модон гахаа ирс гэж штт. Амар зузаан юм байна. Мод боддог. Бодон гахаа. Тийм үү, бодон гахаа. Энэ зэрлэг гахаа. Толгой. Байгаль хамгаалагчдын болтны өрөө хийсэн юм. Яг тавшин тийм. Тэс үзэг юм бол зөндөө их юм байна уу? Цэлэн уус юм ялчгүй гоё юм байна уу? Барилга байшин бариг болоор хагас татсан. Гори Хөвсгөл нуурн байна. За энэ дулаан тайга. Оо, тэнгис шишгтэн гэдэг газар нь энд байд юм бэ? Байгаль хамгаалалтын юм хүн нөхдөд явж байгаа юм. Энэ бүр амар гоё гараад өгч. Яг ингээ хараад сухсах юм бол янз. Хайг гэд кино юм уу те? За YouTube-ээс Энэ тэндэг нөхөр. Наад дүүгэн ч бас тэндэг нөхөр. жүжигч юм. Биш манай нутгаан галчин өө. Наад зүүндээ. Тэрс тэр гараад байсан юм шүү. Тий яг нь. Гарч ийсэн тэндэгэ. Хэдүүлээ бараг очиод тэгвэл тайг Манай ижлэн бороод хордлын хүрхрээ өгнө одоо манайхаас 12 км-т байна. за гэж. Мөрөд байна. Янзын. Ой музей тийм. Бид ч юм уу далаагаа үзээ шууд буцах гэсэн. Далаа үзэхдээ та нар энэ хэлээд байгаа штэ. Яг ингэ хэсэг. Бараг айр бүхэн нууртай. Өөх. Тэгээ уул гэвэл тэр чигээр нуур. За бид хэд ингээд өөрсдөө сул болгож үлдээд газрын зураг хөдөлж авсан. Энэ газрын зурган дээр нь бол бүх юм өстө үнэхээр тод томрон байт юм байна. Бид нар дөнгөж энэ улаан уул гэдэг юм. Ийш наачраа. Урлагийн брэнд. Сая. За тэгээ. Энэ юм хамжиж. Ой жижиг байгаа сте. Хан. Тийм жижиг юм. Сарлагын тоглын гүүж байгааг харах юм хөөрхий юм билээ. Яг ингээд цүүлээ ихт дэше хөдөлгөөд гүгээд тийм билээ. Энэ улингаас нь уулзсангүй юм байт юм уу? ийм жоохон газар юм хүүт мэт юм уу? За ингээд зуныг шууд өвлөл. Улийн гол дээр ирлээ. Уулзсангүй юм байт юм байна. Одоо бид чинь 7 сарын 28-нд явж байгаа ш. Тэгж байгаад юусоо гисээгүй. Манай жолооч ахын хэлж байгаа 8 сарын 20-д гаргаж гисдэг гинэ. Мүс гинэ. Хөөх. Давсан төгч гин үү? Төмөрхгүй маань ой. Дараа Энэ бүр амар бат бүх юм байна. шороо нь харагдаж байна. Мүсэн дээр цаана бүр ингээд 100 болчихно ёо. Нөгөө мөнх цогцтой уул дээр гарчлаа шүү. Зон ингээд мөстэй байсан. Одоо гоолох нь. And занаа шаарцгаарэ өгтөдөө.
бид хэд одоо ингээд улаан улсмын угтах хаалгаар нь гарч ийн. Ялчгүй хойгороо тойрсон болохоор урдуураа ингээд гарахаас өөр аргагүй гарцсан. Түүнээс бол яг энэ хаалгаараа ороод цаашаага тойроод жинчин лүмсүм мумаараа ороод тэгээд үзэж харах хөрсөлийн нуруудаа үзээд тэгээд цаашаага гараад чанхаан давмаагаар ороод үгүй ингээд одоо эдгээр чи бүгд жилээрээ байдаг гинэ. Цаанасаа хулгай өгөр бар болоод тэгээ өөрийнхөө жилийг тойрдог гэж юм. Ингээ өөрийнхөө жилийг тойрж мороод сүсэглээд за хон жилээ олсон. Одоо энэ харж байна дахиад жил дээр ингээд дахиад бүр зороо тавьсан байна. жолоож авах хэлэхдээ яг жилүүдийн тодтгсон ямар нэг юм урталтанд байдаг гэсэн гэдгсэн тэрийг засгаад авсан баха гэж тэгдсэн. Яг нэг цайлах гэлээ. Юу яасан бэ? Их түрүүд алгуулсан. Ингэж явсаар хагаад урдуураа тойроод анх машина хаана үлдээсэн тэр газартаа очиж машина авсан. Би ч чаддгаараа цайгаа чанаад манай аав дүү хоёр майхна босгож ийн. За ингээд энд буудлахаар шийдсэн. Аавын чимэлсэн майхан. Энэ оройдоо бид YouTube-ээс кино тавьж үзээд миний утаснаас кино тавьсан болохоор ерөөсөө бичлэг аваагүй. Гой гэрэлтэй өстө хөрх харагч. За ингээд бидний аяллаа 5 дахь өдөр өндөрлөө. Аяллаа 6 дахь өдөр. Өглөө бид хэд бүгдээрээ өвдөн онсон уулан дээрээ гараад чулуу өргөөд жоохон бичэн байсан тэрнээсээ өргөсөн. Оо өстө сайхан юм байна. Чулуу өрг. Ингээд буцааж ийн. Чи нөгөө нэг авчирсан ганган биднээс дээ нэг ийм л өнгөтэй юм. Чи энэ одоо ногоо. Ногоон ганг. Ингээд нэг юм хуу ганг төсөө. Бид хэд бүр ингээд ганг манга хараад таниггүй тэгсэн чинь манай баг туу энд ганг байна гэж хэлж өгсөн гэж боддоо. Саяны ямаанууд чи ингээд тойроод ороод ирсэн. За бид хэд одоо гэрлөөгөө харих гад одоо мөрөө орохгүй явж байна. Өвсгөл аймгийн мөрөн сум ийм бүртэй юм байна. Спортын ордон мордонтой хүүхдийн ордон. Бас нэг юм хэлэхэд бид хэд цэнгэлгээд суман дээр эхний өдөр хоногсон доо. Яг тэр хоногсон цэнгэлгээд суманд замаараа салж ордог дээр нэг хөвсгөл брэнд гэдэг дэлгүүр байсан билээ. Эндээс ер нь л яг аваагүй үлдсэн юм хомж юм уу эсвэл гэр мөртөө авах найзууд нөхдөд авах юмнуудаа энэчээс авцсан нь илүү зүгээр юм билээ. Яг нэг хатгал руу ороход нэг дэлгүүр байсан та. Тэр дэлгүүр мэлгүүрээс илүү хямд үнэтэй юм билээ. Яг гоо загас нь 18,000. Гэхдээ бусад юмнууд нь илүү хямд байсан. Бас кебабтай мэлээ. Маа том талах. Йоо Өвсгөл брэнд. Дрон өргөж мөргөд амар гой бичлэг хийж болох байсан бах таанч манай аав нэг юм мемориг нь өргөцсөн байсан гэрт. Ямар өндөр юм бэ? Яг ялааш гэл харагдчих шүү дээ. Заас юу юм? Бензин ингэж очиж болгоо ямагт. Хаа чигээрээ. Нараа юм. Амар очтой шүү бензин дээр. Ийш явж байгаа яач хөрөө бүр.
Та нарыг Машин байна. Оо ямар том утсан загас вэ? марга зэрэг л шүү. Ярам Хоо 60-аар авсан юм. хэмтхэн боо. Амар үнэтэйс дээр явчих. Тийм үү? Энд амар ганд байт юм байна. Амар гоё харагч. Яас тайл. Тэгтээ амар утаал юм байна. Утга байх. Арин 4 цагийн дэлгүүр болсон. Бид хэд энэ шөндөө дарханд байдаг хамаатайтай очиж хонохоор шийдсэн. Ингээд бидний аяллаа 6 дахь хоног өндөрлсөн. Бидний аяллаа 7 дахь өдөр. Замдаа баруун араагаар дайрч өнгөрөхөд бүр зөндөө ийм дарсан ноогоо, жимсгэн гой гой юмнууд юм лээ. За манай аялал ингээд энэ үрээд дуслаа. Өндөрлөө. Бидний 7 дахь өдрийн аялал бол гэртээ ярих зам байлаа. Тоосоо салхи өрөөлөө. Өөрсдөө штэ. Оршоо яатад явгота тэр нөгөө тэр байгалийн тэр үстэй газар. Бишээ өвсгөлийнх дуусч ингэж яахгүй юу? Түүнээс бол цаашаа зөндөө аялал байгаа л та. За баяртай. Тэр таны хоёр хоёр газар явчихсан. Би төлөвлөсөн байгаа гэж. Ээж хад явах юм уу? Ээжэд яваа тэгээ нөгөө юу үзэж штэ оноо. Хуштай гэсэн тий. Хустай нөр үзэж штэ. Тэгээд болоо хоёр. Хустай. Ойрхон штэ. Хөвсгөлийн аялал маань энэ хүрээд дуслаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.